За сайн байцгаана уу сурагчдаа. Хамгийн ихний хичээл болох market structure буюу зах зээлийн бүтэц гэдэг хичээлийг бид бүхэн үзэх гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол market structure гэдэг нь ерөнхийдөө зах зээлийн бүтэц гэд бид бүхэн ойлгочих болно. Тэгэхээр ерөнхийдөө forex дээр арилжаа хийхэд бол зах зээлийн бүтцийг ойлгоогүй бол ерөнхийдөө амжилттай арилжаа амжилттай арилжаа чин болох ерөнхийдөө боломжгүй гэж хэлж болно. Тэгэхээр market structure-ыг та бүхэн ойлгосноор ерөнхийдөө таны арилжааны ур чадвар бол үнэмлэхгүй хэмжээгээр өснө гэж бол хэлж болно. Тэгэхээр та бүхэн энэ хичээл дээр анхаарлаа хандуулад тэмдэглэх зүйлээ бас сайн тэмдэглээд явах юм бол та бүхэн амар байх гэж бодож байна. Илүү сайн тогтооно гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн бас анхаарлаа сайн хандуулад энэ хичээлд оролцоорой. За тэгэхээр market structure-ыг бол нийт 3 төрөлд хуваана. Эхний төрөл бол break of structure буюу одоо бүтцийн задрал. Одоо ерөнхийдөө энэ хичээлээр бид бүхэн яг юу үзэх вэ гэхээр market structure-ыг хэрхэн зураглах вэ? Одоо зах зээлийн бүтцийг одоо бүтэц хэрхэн задарч байгааг ерөнхийдөө яаж мэдэх үү гэж одоо хичээл орж байна. Тэгэхээр ерөнхийдөө 3 төрөлд хуваачдаг юм. Бүтцийн задралыг бол тэгэхээр эхний төрөл нь бол бүтцийн задралыг дээдлийн ерөнхийдөө та бүхний харж байгаагаар дээдлийн энэ одоо лааны үзүүрийг их биеэрээ болох одоо бодигоороо хааж байгаа. Дээр нь хаагдж байгаа. Энийг бол бүтцийг задрал гэж үздэг. Эхний төрөл дээр бол та бүхэн харуул энэ дээдлийн лааны одоо үзүүрийг их биеэр хаасан байгаагаар харагдаж байна. Хааш бол энд хаагдсан биш үү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол эхний төрөл нь бол market structure-ийн төрөл бол ингэж лааны үзүүрийг их биеэр хаахыг бол хэлж байна. Хоёрдугаар төрөл нь бол арай ондоо та бүхэн анзааруул лааны одоо үзүүрийг биш биеийн дээр ерөнхийдөө биеэрээ хаагдсан байгааг харж болно та бүхэн. Тэгэхээр энэ яг юу илэрхийлээд байна гэхээр одоо маркетинг одоо хүн болгон ерөнхийдөө за бүтэц задарлаа. За ерөнхийдөө ханш одоо дээшээ чиглэлтэй боллоо, задраа дээшээ чиглэлтэй боллоо гэж үзэж байгаа. Одоо зарим нэгэн хүн бол ингэж үзэхэд бол зарим нэг хүн бол ингэж үзэж яадаг. Тэгэхээр бид бүхэн цаашдаа ерөнхийдөө үргэлжлүүлээд одоо хичээлээ явахад бол нэг зүйл дээр их тогтохгүй бол бас хүн болгон өөр төрлөөр одоо market structure-ыг ойлголттой болчих юм бол хэцүү болно гэсэн үг. Тэгэхээр бид бүгдээр бас нэг ойлголттой болох хэрэгтэй. Зарим хүмүүс бол төрөл 2-ыг ашигладаг. За бас төрөл 3 гэж байна. 3 дугаар төрөл нь бол бүтцийн задралыг ерөнхийдөө candle буюу одоо лааны үзүүрээр хаагдах гэж хэлж болно. Одоо та бүхэн анзаарвал за энд бол лааны үзүүр байна. Лааны үзүүрийг ерөнхийдөө үзүүрээр одоо ингээд нэвтлээд тэгээ бутсан байна тий. Тэгэхээр энийг бол бүтцийн задрал явагдчихлаа гэж үздэг зарим хүмүүс. За энд бол дахиад market structure бүтцэн дээшээ задарсан биш үү дээ. Яг төрөл 3-ын хувьд бол за тэгэхээр энд бол дахиад break of structure буюу бүтцийн задрал явагдсан байна. Харин төрөл 1 болон төрөл 2 дээр бол энэ бол хизээч break of structure буюу бүтцийн задрал гэж хэлэгдэж явагдахгүй. Ягаад гэвэл та бүхэн харж байна. Жишээ нь төрөл 2-ын хувьд бол төрөл 3 дээр ямар зүйл биелж иж одоо бүтцийн задрал явагдах вэ гэхээр одоо жишээ нь төрөл 2 дээр ярьсанчлан бид бүхэн лааны энэ одоо их биеийг бол биеэр хаадаг шүү дээ. Тэгэхээр энд бол биеийг нь биеэрээ хаач чадаагүй. Энд бол нэгсэндээ бие дээр нь тулгаж авчрах юм бол бид бүхэн харуул биеийг нь бол одоо лааны үзүүрээр ингээд нэвтэлсэн байх шүү дээ. Тэгэхээр төрөл 2-ын хувьд бол энийг
break of structure буюу бүтцийн задрал гэж үзэхгүй. Нэг төрөл нэгийн хувьд ч гэсэн бүтцийн задрал гэж энэ төрөл 3-ыг бол үзэхгүй. Тэгэхээр ийм 3 төрөл байгаад байгаа. Тэгэхээр миний хувьд бол ашигладаг төрөл нь гэх юм бол төрөл 1. Яагаад гэвэл би маш олон одоо өмнөх цагууд дээр анализ хийж туршиж үзсний эцэст энэ нь одоо яг надад хамгийн тохирох юм одоо төрөл юм байна гэж би үзсэн учраас төрөл 1-ийг ашигладаг. Ерөнхийдөө энэ төрөл 1 маань бол та бүхэнд өөрөөр нь хэлжсэн одоо лааны үзүүрийг их биеэр хаахыг ерөнхийдөө бүтцийн задрал одоо нэгсэндээ ханшийн одоо дээшээ чиглэлтэй одоо bullish буюу одоо дээшээ чиглэлтэй ханш дээшээ өсөх хандлагатай байна. Bullish marketтай байна гэж үзнэ. Миний хувьд бол төрөл 2, төрөл 3-ыг бол бүтцийн задралаар бол авч үзэхгүй. Төрөл 1-ийг л одоо бүтцийн задралаар авч үздэг. Тэгэхээр та бүхний л ерөнхийдөө сонголт гэж би хэлнэ. Яагаад гэвэл зарим хүн дээр төрөл 2-ыг ашигладаг, зарим хүн төрөл 3 дээр ашигладаг. Гэхдээ би та бүхэнд яг юу зөвлөх вэ гэхээр төрөл 1-ийг ерөнхийдөө ашиглаарай гэж зөвлөнө. Яагаад гэвэл миний хувьд бол яг энэ бол хамгийн одоо зөв одоо өмнөх цагуудын юун дээр датан дээр суурилж анализ хийхэд бол энэ төрөл нь бол яг илүү их одоо үйлчилжсэн нэгсэндээ ханш дээшээ яваад буцаад ингээд bullish хандлагатай ингэж явах нь илүү их байсан гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө би төрөл 1-ийг бол ашигладаг байгаа. За тэгэхээр яагаад одоо төрөл 1 нь төрөл 3-аас илүү тийм магадaltaй байна гэхээр та бүхэн ер нь хар ухаанаа төсөөлчихэд ер нь бол энэ ханшийн үзүүр дээр ингэж их биеэр хаагдаж ийн гэдэг маань ханшийн одоо хандлага бол дээшээ явах одоо магадлал нь айгүй их байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хэрвээ ханш одоо төрөл 3 шиг төрөл 1 одоо төрөл 3 шиг ингээд зөвхөн одоо үзүүрээрээ дээр нь ингээ хаагдчихсан. Үзүүрээрээ ингээ дээр нь хаагдчихсныг одоо бид бүхэн одоо бүтцийн задрал гэж үзээд баа ярилжаа буюу худалдан авах дээшээ ингээ хандлагатай олчлоо гэд худалдаж аваалах юм бол ханш маань ерөнхийдөө энэ хүчтэй хаагдаг. Нэгсэндээ та бүхэнд хэлэхэд бол одоо ханш ингээл шууд энэ юуныхаа доор хаагдаад байгаа шүү дээ. Их бие нь бол энэ үзүүрнийхаа доор нь хаагдаад байгаа. Тэгэхээр доор нь хаагдаад байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ханш энийг ингээд сэтлээд дээр нь хаагдчих тийм одоо юу байхгүй гэсэн үг л дээ. Дээр нь хаагдах хэмжээний тийм моментум буюу одоо моментум одоо хүч одоо тэр зах зээлийн тэр одоо худалдаж авах сонирхол болвол тийм хүчтэй байж чадахгүй байна. Энийгээ нэвтэлж гарч ирээд биеэрээ дээр нь хаагдаж чадахгүй байна гэдэг маань ерөөхдөө тийм хүчтэй болвол биш байна гэж ойлгож болно. Тийм учраас миний хувьд төрөл 1-ийг бүтцийн задрал гэж харж үздэг байх нэ. Тэгэхээр энэ бол хамгийн анхны одоо 101 буюу одоо хамгийн анхны одоо энгийн одоо фундаментал буюу одоо байшингаар бол одоо фундам тий хамгийн одоо суур мэдлэг гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар одоо энэ дээрээ одоо нэг болоод нэг ойлголттой болчих юм бол цаашдаа явхад бол маш амар болно. Цаашдаа одоо энэ арга барилыг эзэмшиж амжилттай форекс арилжаа чинь болоход бол илүү төхөн болно гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн төрөл 1 дээр ерөнхийдөө төрөл 1-ийг бол market structure одоо break of structure буюу бүтцийн задрал гэж үзэх нэ. За тэгэхээр та бүхэнд харуулъя. Ерөнхийдөө одоо жишээ нь ханш бол ингээд дээшээ ингээд bullish хандлагатай одоо uptrend явж гин гэж үзье л да. Одоо higher low үсгээд одоо явж гин гэж төсөөлье.
За тэглээ гэж бодоход энд бол та бүхэн break of structure гэж хэлж болно. Энэ break of structure явагдсан байна. Энэ break of structure явагдсан байна, тэ. За тэгэхээр энэ нэрлэж break of structure буюу бүтцийн задрал. Бүтцийн задралыг бид бүхэн BOS буюу break of structure гэдэг англи үгнийх нь одоо товчлол болох break of structure гэж үзнэ. За энийг бас энд бол break of structure явагдсан байна. За энд бол бас break of structure явагдсан байна, тэ. За тэгэхээр энд бол одоо 2 удаа break of structure явагдсан байна. Гэхдээ хэрвээ одоо энд ерөнхийдөө бол бид бүхний мэдж байгаачлан за энд бол энэ бол импульс хөдөлгөөн тийм үү? Импульс буюу одоо импульс буюу одоо энэ одоо break of structure-ыг үүсгэж байгаа хөдөлгөөн. Мөн энд бол бас break of structure-ыг үүсгэж байгаа хөдөлгөөн буюу одоо импульс хөдөлгөөн явагдаж байна, тэ. За ингээд 2 удаа break of structure хөдөлгөөн явагдсан байна. За би энийг ингээд тэмдэглэчихье. За тэгэхээр энд бол за яг ингээд тэмдэглэчих дөө. Тодруулаад тэмдэглэчихье. Та бүхэнд илүү ойлгомжтой болохын тулд. За энд бол импульс хөдөлгөөн гэж нэрлэнэ. Импульс хөдөлгөөнүүд. За энэ бол эсрэгээрээ correction хөдөлгөөн гэж хэлж болно. За би нэг өөр өнгөөр тэмдэглэчихье. За холбор өнгөөр тэмдэглэчихье. За энэ бол break of structure гэж явж байгаа. Одоо нэгсэндээ correction хөдөлгөөн явлаа, импульс хөдөлгөөн явлаа, correction явлаа, импульс явлаа. Ерөнхийдөө ханш бол трендинг зах зээл, трендинг маркет буюу одоо аль нэг чиглэлтэй үед энэ хөдөлгөөнүүдийг хийдэг байгаа. За тэгэхээр correction хөдөлгөөн явсны дараагаар break of structure буюу ханш swing high одоо эвдсэн хөдөлгөөнийг бол break of structure гэж нэрлэнэ. За гэхдээ та бүхэн энд харах юм бол одоо дээрх дурсанчлан бид бүхэн энэ төрөл нэгийг бол break of structure-аар авч үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр та бүхэнд харуулъя. Тэгэхээр ямар үед break of structure гэхээр энэ бол одоо бидний сая хэлсэнчлэн энэ correction хөдөлгөөн баггүй юу. Тэгэхээр энэ correction хөдөлгөөн одоо энд явагдсанаар за би та бүхэнд за энд ингэж явагдаад за энд бол break of structure биелсэн гэж үзнэ. Яагаад гэвэл ханшийн үзүүрүүдийг одоо их биеэрээ дээр нь хаагдаж одоо нэгсэндээ break of structure биелсэн гэж үзнэ. Амжилттай биеллээ гэж үзнэ. За тэгэхээр төрөл 3 буюу хамгийн магадлал багатай одоо төрөл жишээ нь энд явагдсан байлаа гэж үзье. За энэ бол энд ингэж ирнэ. За тэгэхээр энэ бол төрөл 3 хизээ энд байх юм хэрвээ энд байх юм бол бид бүхэн break of structure явагдаагүй гэж үзнэ. Яагаад гэвэл бид бүхэн тохирохдоо бол break of structure-ыг эхний төрлөөр бол авч үзнэ гэж шийдсэн шүү дээ. Энд эхний төрөл болох. Энүүгээр авч үзнэ гэж шийдсэн. Тэгэхээр энэ бол төрөл 3-ыг бол break of structure буюу ханш дээшээ бүтцийн задрал явагдсан гэж бол үзэхгүй. Тийм учраас энийг арилгачих. За тэгэхээр бид бүхэн энийг л одоо бүтцийн задрал гэж үзэх нэ. Тэгэхээр энд бол амжилттай явагдсан. За энэ төрөл 2-ыг бол бид бүхэн бас ашиглахгүй. Хэрвээ ингэсэн бол break of structure энд явагдаагүй гэж үзнэ. Ерөнхийдөө break of structure-ыг ерөнхийдөө энүүгээр авч үзэж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд төрөл 2 нь одоо их биеэрээ дээр нь ингээ хаагдчих юм бол бид бүхэн break of structure гэж бодж үзнэ шүү дээ. Гэхдээ их биеийг хааснаар нь бол бид бүхэн break of structure явагчлаа гэж бол ойлгож болохгүй. Бид бүхэн
лааны үзүүрийн дээр их биеэр хаагдсныг л одоо break of structure гэж авч үзнэ. Тийм учраас энийг хэдүүлээ break of structure эхний төрөл болгохын тулд лааныхаа энэ үзүүр дээр наваачаад за дээр нь хаагдж байгаагаар их биеийн дээрээр хаагдж байгаагаар болгож үзье. За ингүүл одоо ерөөхдөө лааны үзүүрний дээр хаагдсан учраас амжилттай break of structure болсон байна гэж үзнэ. Тэгэхээр энэ нь бол дээшээ хандлагатай маркетинг бүтцийн задрал явагдсан байна гэж үзнэ. Тэгэхээр хаш бол үргэлжлүүлээ дээш өсөх магадлал нь өндөр байна гэсэн үг. За ерөөхдөө бол та бүхэнд ойлгомжтой байна гэж үзэж байна. Гэж найдаж байна. За тэгээд бүтэц амжилттай задарсан нь яг ямар учиртай одоо яг юунд хэрэгтэй вэ гэхээр одоо бид нар бүтэц амжилттай задарчих юм бол хаш эргүүлээд дээшээ өсөх магадлал өндөр байна гэж үзсэн. Тэгэхээр эргүүлээд баа ярилжаанд ерөнхийдөө худалдаж авах ярилжаанд бол төлхөө оролцсноо гэсэн үг. Оролцох нь юу гэсэн үг. Магадлал нь ихснэ гэсэн үг. За тэгэхээр ийм байна. За тэгээд одоо та бүхнийг энд бол их биеэрээ хаагдсан байгааг бас анзаарах хэрэгтэй гэж бодож байна. Энд бол их биеэрээ хаагдсан байна. Их биеэрээ хаагдсныг л бол төрөл 1 гэдэг байгаа. За тэгээд ерөнхийдөө за хичээл market structure-ийн хичээл 1 маань ингээд дуусч байна. За тэгэхээр market structure-ийн дараагийн хичээлүүдээр бид бүхэн юу үзэх вэ гэхээр бид бүхэн одоо real data буюу одоо яг жинхэнэ зах зээлийн одоо ханшин дээр break of structure буюу бүтцийн задралыг зураглаж үзүүлэх болно. Тэгэхээр илүү ойлгомжтой болоод ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг зүгээр ингээд зураглалаар бол бас тайлбарчлаа. Тэгээд жинхэнэ одоо зах зээлийн одоо хөдөлгөөн дээр ингээд яг энэ шиг ингээд тайлбарлаад илүү ойлгомжтой болох хичээл маань дараагийн хичээлээр та бүхэнд хүрэх болно. За тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.